хариулаг Бурхны хаанчлал ажиглах утгууцаар ирэхгүй. Луг 17:20-22. Бурхны хаанчлал хизээ ирэх вэ гэдэг асуултанд хариу авахаар фарисеучуудын зарим нь Есүст ханджээ. Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Матай 3:2 гэсэн мэдээг улс орон даяар бүрийн дуу мэт дуурсган тарааж Иохан Баптист зарлан тунхагласнаас хойш 3 жил гаруй боллоо. Гэтэл фарисеучуд түүний гэрчлэлүүдийг олж үзсэнгүй. Иоханны үл таамсарлагчдын олонх нь алхам тутамдаа Есүсийг эсэргүүцэж тэрч байтугай түүний үйл ажиллагаа үүрэг зорилт нь нурч баларна гэсэн цуу тараажээ. Есүс хариуд нь Бурхны хаанчлал ажиглах утгууцаар ирэхгүй. Хинч хараач тэнд гэх юм уу эсвэл энд байна гэж хэлэхгүй. Учир нь Бурхны хаанчлал нь та нарын дунд байна гэв. Бурхны хаанчлал сэтгэлд байгуулагддаг. Түүний ирж буй бэлэг шинжийг хаанаас ч буйрч хайцгаа нүдэнд үзэгдэх ямар ч шинж үзэгдэхгүй. Хүний хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй хэмээн Есүс шавь нартаа хэлжээ. Та нар миний үйлчлэлийн суу алдрыг олж харъя гэвч үзэж чадахгүй. Та нар өөрсдөө хичнээн давуу тал байгааг ч ухамсарлахгүй. Та нарын дунд хүний дүрийг олоод хүмүүсийн амь гэрэл болж байгаа тийм хүн байна шүү дээ. Та нар эргэж хараад сэтгэл ханамжтай байж болох хичнээн их боломжоо алдсныг мэдэж харамсах цаг ирнэ. Ямар боломж вэ гэвэл их эзний хүүтэй зэрэгцэн сууж түүнтэй ярилцах боломжтой байсан билээ. Есүсийн шавнарч бие тоосон хийгээд ертөнцийн бүх зүйлд татагдсныхаа улмаас Есүсийн өөрсдөд нь нээж өгөхийг эрмэлзээд байгаа оюун санааны тэр суу алдрыг ойлгохгүй байна. Есүс эцэг өөдөө өргөгдөж ариун сүнс сүсэгтнүүд рүү уурсаж эхэлснээс хойш шавнар нь аврагчийн үүрэг зориг түүний мөн чанарыг бүрэн дүүрэн үнэлв. Тэд сүнсээр баптизм хүртснийхаа дараа эзний сүр хүчинд шууд харьяалагдаж буйгаа ойлгож эхлэв. Христийн үг ой тоонд нь шингэд тэдний ухаан санаа нэгдэж түүний бүтээсэн гайхамшигт үйлсийг ойлгож иш үзүүлэлгүүдийн учир утгыг нь ухаарч мэдэх бодлоо. Түүний амьдрал тэдний нүдний өмнө гайхамшиг мэт болж өнгөрөхөд тэд сая нойрноос ирсэн мэт болжээ. Түүний үг мах цусан чингэж сайн сайхан үнэн мөнөөр сэтгэлийг нь бялхааж хамт байснаар эцгийн цорын ганц хүүгийн сүр хүчийг үзэж мэдрэв. Иохан 1:14. Адамын бууранд оройтсон хүүгүүдийн огтыг Христээр хавруулахаар энэ нүгэлт ертөнцид түүнийг үнэхээр Тэнгэр эзэн илгээснийг тэд ухамсарлажээ. Өөрсдийнхөө өчүүхэн дордыг шавнар нь үүнээс хойш урд өмнө мдээгүйгээрээ мэдэж авч түүний үг сургаал болон үйл явдлыг олон түмэнд ярьж таниулахдаа ядарч цуцхыг огт мэдэхгүйгээр ажиллах болов. Урд өмнө тэдэнд бүдэг бадаг ойлгогдож байсан сургаалыг нь одоо эргцүүлэн ухаарахад шинэ илчлэлт байлаа. Судар тэдний хувьд цоо шинээр нэгдэв. Христийн тухай баталж бүтсэн иш үзүүлэгчдийн уг сургаалыг судлахдаа шавь нь Тэнгэрийн эзэнтэй харилцаж газар дээр түүний эхэлсэн ажлыг дуусгахын тулд Тэнгэр түргэмжлөгдсөн тэр нэгнээс суралцав. Христ Тэнгэрийн эзний тусалцаагүйгээр нэг ч хүн мэдэж үлч чадах тийм зүйлсийг танин мэдэх чадвартай гэдгийг тэд ойлголоо. Одоо тэдэнд хаад иш үзүүлэгчид болон үннийг эрхэмлэгчдийн зөвгнөн хэлсэн тэр хүний тус дэмжлэг онцгой чухал байлаа. Сэтгэл нь хөдөлсөн тэд түүний тухай иш үзүүлэх зохион бүтээлийг ахин дахин уншив. Тэр урд өмнө энэ бүхнийг юутай бүдэг бадаг ойлгож байгаа вэ? Христийн тухай гэрчилсэн тэрхүү агуу үннийг тэд ямар их удаж байж хүлээн авсан гэж санана. Түүнийг хүний биеэр хүмүүсийн дунд орж ирээд доромжлуулсныг нь үзээд түүний ийхүү мах цусанд хувилан төрсний нууц хийгээд түүний уг язгуур чанарын хоёрдмол шинжийг ойлгосонгүй. Түүний хүмүүний язгуур чанар дахь тэнгэрлэг шинжийг тэд олж харж бүрэн таньж чадсангүй. Тэд ариун сүнсээр гэгээрэхдээ Христийг дахин үзэж хамт байхыг хичнээн хүссэн гэв. Түүн дээр очиж судраас ойлгоогүй зүйлийг тайлбарлуулах хичнээн их хүсэлтэй байсан гэв. Түүний үг сургаалыг анхааран сонсохыг ямар их хүссэн гэж санана. Үүнийг нь мэдээд Христ та нарт хэлэх олон зүйл байна. Надад би ч та нар одоо Тэнгэрийг даахгүй гэжээ. Иохан 16:12. Тэд энэ бүхнийг мэдэх хүслээр дүүрэн байлаа. Итгэл бишрлэн тухайн үед бат биш байсан нь юутай гунигтай вэ? Үннээс даанч хол тэгээд бас болж буй үйл явдлын бодит төрхийг тэд ойлгох чадваргүй байжээ. Христийн эрхийг тунхаглаж эдвэн
Олон түмэн болон дэлхийд дахны анхаарлыг түүний гүйцэтгэх үүрэгт хандуулах, түүнийг хүлээн авахд ард түмнийг бэлтгэхийн тулд Тэнгэр эзэн мэдээжээ илгээжээ. Иохны өргөмжлөн магтсныг гайхамшигтай хүн тэдний дунд 30 гаруй жил болоход хэн ч түүнийг их эзний элч гэж мэдсэнгүй. Итгэлтэй бөгөөд баттай гэрчлэлүүдийг үл ойшоон тэдний ухамсарыг харлуулн хордуулсандаа шавнар нь гимшиж байлаа. Гэрэл гэгээ манай харанхуй ертөнцийг нэвт гээгүүлэхэд тэд энэ гэрэл хаанаас гарсныг ойлгохгүй байв. Христ тэднийг арга буюу зэмлэхэд хүргэсэн тийм хэргийг яагаад бид үүсэхгүй гэж бие биенээсээ асуух авай. Түүний үгийг байн байн давтаж тэд бид яагаад газрын эрх ашгийг хэрхэмлэн вэ? Тахилчид болон эхэс багш нар хэрхэн бидний санаа сэтгэлийг өөрсдөө дотроо байгаа Мосегоос илүү том, Соломоноос илүү хурц мэргэн хүнийг олж харж ойлгож мэдэхгүй болтол бүүдгэр болох нь вэ? Бид яасан харанхуй молгоо улс вэ хэмээн ярилцдаг байв. Томас Ромын цэргийн шархтуулсан Есүсийг шарханд нь хурууга хийж үзэхээс нааш итгэхийг хүсэхгүй байлаа. Доромжлогдож нэр хүнд нь буурахад Петр түүнээс хүндэрв. Сэтгэлийг ийхүү хүчтэй эмзэглүүлж буй дурсамжууд нь тэдний дүрслэх сэтгэлгээнд тун хот илэрч байлаа. Тэд Есүстэй хамт байхдаа түүнийг таниагүй бөгөөд үнэлж үзсэнгүй. Ийхүү итгэхгүй байснаа одоо ойлгоод ирэхээр сэтгэл нь маш их эмзэглэв. Тахилчид болон ахлагч нар тэдний эсрэг хуйлдаан зохиогоод үүнийхээ төлөө Санхедриний өмнө хариуцлагад татагдаж шоронд суухад Есүсийн нэрийн төлөө доромжлогдсон зовхон зохистой гэж үзэгдэх болсондоо шавнар нь баярлалав. Үйлс 5:41. Тэд хүмүүст болон Тэнгэр элч нарт Христийг гэрчлэх боломжтой болсондоо баярлаж энэ ертөнцийн бүх юмаа алдсан ч хамаагүй түүний үг сургаалыг дагахад бэлэн байлаа. Сайн мэдээ түгээгчдийн өдрүүдийнх шиг өнөөдөр хүн Тэнгэрийн эзний сүнсээр гэгэрхгүйгээр Христийн сүр хүчийг олж харахгүй. Энэ ертөнцид хайртай Христэд итгэгчид үнэн болон ертөнцийн эзний үйл хэргийг дутуу үнэлдэг бөгөөд тэр ертөнцөө буун өгч дил сул явж наргиж цингэх газар дээр алдар нэр хүнд олохын төлөө зүтгэх энэ ертөнцтэй эвлэрэх нь эзний жинхэнэ шавнарт харш. Муухай үгээр хараалгаж зүхүүлж түүнийг хүлцэн твчиж дарга нарын эсрэг эрх баригчдын эсрэг энэ үеийн харанхуй хаанчлалын эсрэг Тэнгэрийн доорх муухайгийн эсрэг тэмцэгчдийн дотор эднэрийнх анхных нь юм. Эфес 6:12. Өнөөдөр ч гэсэн тахилчид болон фарисеучуд мөнөөх л Христийн үеийнх шиг байх байдгаараа ойлгохгүй харааж зүхэж шахаж авчсаар байна. Тэнгэрийн эзний хаанчлал ажиглагдах хуйцаар ирэхгүй. Өөрийгөө өрөөлийн төлөө золиослох Бурхны нэгүслэл. Сайн мэдээний үзэл санаатай энэ хорвоогийн үзэл санаа ч нийлэхгүй. Энэ хоёр зарчим бие биеэ үүсгдэг. Төрлөх хүн Бурхны сүнсийн зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь муухаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгдэг. 1-р Коринт 2:14. Үйл ажиллагаагаа Христийн хаанчлалыг байгуулахад чиглэсэн гэж итгэдэг хүмүүст Христийн шашны ертөнцид өнөөдөр олон байна. Тэд энэ хаанчлалыг ердийн иргэний түр улс гэж төсөөлдөг. Тэд эзнээ энэ ертөнцийн хаан тулсуудын тэргүүнд суулгаж түүний шүүх, шорон гяндан, орд харш, хууль тогтоох болон ажил хэргийн байгууллагын толгой дээр байлгахыг хүсдэг. Тэд эзнэрээ иргэний засаг төрийн гаргасан хуулиудаар ертөнцийн бүх хэрэг явдлыг жолоодуулахыг хүсдэг. Гэхдээ Христ газар дээр байхгүй болохоор түүний нэрийн өмнөөс өөрсдөө ажиллаж түүний хаанчлалын хуулиудыг хэрэгжүүлэхээр шийдэж байна. Идвэчүүд ч гэсэн Христийн үед ийм хаанчлалыг хүсэж байсан юм. Хэрвээ Есүс иргэний засаг байгуулж тэдний их эзний сургаал хэмээн үзэж буй тэр зүйлийг нь биелүүлэхийг ард түмнээс шаардаж тэдний үг сургаалынхаа тайлбарлагч эрх дарахаа хэрэгжүүлэх зэвсэг болохыг хичнээн чармаавал түүний тэд хүлээн авах байлаа. Гэтэл тэрбээр миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш. Иохан 18:36 гэж айлцсан юм. Газрын хаанчлал түүнд хэрэггүй билээ. Христийн үед
Идвэ нарыг жолоодож байсан эрх баригчид хар амиа хичээсэн харгас хэрцгий хүмүүс байв. Тэд алхам тутамдаа олон түмнийг тарчилган зовоож эрх мэдлээрээ сүр далайлган төсвөрлөшгүй зэрлэгээр харгасладаг байлаа. Гэхдээ аврагч энд иргэний ямар ч шинтгэл хийсэн. Тэрбээр хизээч үндэсний үзлийг буруушаан зэмлэн ард олныг тарчилган зовоогчдыг шүүн яллаж эргэтэн дарахнуудын бүрэн эрхэд халтаж байсангүй. Тэр бидэнд үлгэр жишээ үзүүлж газрын засаг захиргаанаас хол хүндий байдаг билээ. Энд чухамдаа дан ганц биднээс хүмүүсийн авах арга хэмжээ тус болохгүй гэдгийг мэдэж байсан учраас л ийхүү хандаж байсан болохоос хүний зовлон зүдгүүрийг үл хойшоо тогтоо ингэж байсан эрг бишээ. Амжилтанд хүрэхийн тулд хүн бүрийг эмчлэх хэрэгтэй байсан бөгөөд үүний тулд сэтгэл санааг нь сэргээн хүлэх хэрэгтэй байв. Христийн хаанчлалыг шүүх сүм хийд юм уу хууль тогтоох хурлын шийдвэрээр ч байгуулдаг юм биш. Бас энэ ертөнцийн хүчтэнгүүдийн ивэлээр ч байгуулагдах зүйл биш. Энэхүү хаанчлал нь хүмүүний сэтгэл зүрхэнд Христийн дүрийг шингээгч ариун сүнсээр батлагддаг. Харин түүнийг хүлээн зөвшөөрч итгэн бишрэгчид Тэнгэрийн эзнийг үрсад байх эрхийг олгодог. Тэд цусаар биш төрсөн биеийн хүслээрч биш харин бурхнаар төрөгсөд билээ. Иохан 1:12-13. Энэ бол хүн төрлөختнийг өөдөн татаж өргөн мандуулах цорын ганц хүч юм. Гэхдээ ийм хувь зохиол тохиолдсон хүмүүс бурхны сургаалын дагуу аж төрөх учиртай болдог. Илч Паул Коринтод үйлчилж эхлэхдээ олон хүнтэй баян бөгөөд бузар булайд живж хам сүсэгтнүүдийн үе олон муу муухагаар бузарлагдсан энэ хотод тэр та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон. Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм гэж хэлжээ. 1 Коринт 2:2. Урд нь хамгийн бузар нугал хилэнцэд өртөж байсан хүмүүсийн заримд нь гэвч эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурхны сүнс дотор та нарын угаагдсан, та нар ариусгдсан, та нар зөвтгөгдсөн юм. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурхны нэгүслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг гэж хэлсэн хэмээн бичсэн буйн. 1-р Коринт 6:11 ба 1:4. Тэнгэр эзний үйл ажиллагааг өнөөдөр Христийн үеийнх шиг газрын эрх баригчдаас сайн нэр дуулж дэмжлэг олохыг хүсэгчид хүмүүний хуйлуудад түгшлэхийг санаархагчд биш, Илч Паулийн агуу их туршлагад түүний хүлээж авах ёстыг хамааруулдаг ба оюун санааны үннийг Христийн нэрээр магтан алдаршуулж байдаг тэр хүмүүс хийж байна. Паул би Христтэй хамт цовдлуулсан амьд байгаа нь би биш, харин миний дотор Христ амьд байна гэжээ. Галаат 2:20. Ингэсэн цагт хүмүүс бид Христийн төлөө хэлчин сайд нар юм. Бурхан биднээр дамжуулж хатгаж байгаачлан бид Христийн төлөө танараас гуй. Бурхантай эвлэрцгээе. 2-р Коринт 5:20 гэж хэлсэн. Паултай адил бусдын төлөө ажиллах болно.